Мэдээллийн хөтөлбөр үргэлжлүүлсэн зочны цагаар хүрч байна. За үндэсний номын сан 73 жилийн дараа салбар шинэ барилга ашиглалтанд хүлээн авлаа. Тус шинэ барилга нь орчин үеийн дэд бүтээц, техник, технологи бүхий 11 давхар, за чөлөөт уншлагын 16 танхимтай 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой юм а. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зочны цагаас хүлээн авна. За үзэгчдээ хөтөлбөр зочны цагаар үргэлжлэн хүрч байна. Өнөөдрийн зочноор үндэсний номын сангийн арга зүйч Төвшин тогтох оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа, та бүхэн ч гэсэн өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр үндэсний номын сангийн шинэ салбар бас нээгдэж байна тий. Энэ салбарын онцлогийн талаар яриач бас ер нь нэлээ удаан хугацаанд удаж байж бас ашиглалтанд орлоо шүү дээ. За тэгэхээр энэ номын сан маань бол үндсэндээ 16 уншлагын төрөлцсөн тахимаар үйлчлэгээ үзүүлнэ гэсэн үг. За өмнө үйлчлэгээ явуулж исэн төв номын сангаас бол 3 сая гаруй ном хэвлэлээс 500 мянган нэмд ирж байгаа гэсэн үг. За барилга байгууламжийн хувьд бол ингээд том юм шиг хэрнээ яагаад ийм цөөн ном орж байгаа юм бэ гэж асууж болно. Тэгэхээр үндсэндээ бол өмнөх үндсэн байрандаа бол бид нэр 2хан уншлагын тахимаар үйлчлэгээ үзүүлж исэн. Ихэнх орон зай маань бол сан хөмөрг буюу хадгаламжийн орон зайд бид нар орон зайгаа төвлөрүүлж исэн бол энд ихэнх орон зайгаа уншигч нартаа олгож ийн гэсэн үг. За тэгээ бид нар бол үндсэндээ 16 уншлагын тахимаараа дамжуулаад иргэд олон нийтэд бүх насныханд бол үйлчлэгээ үзүүлэх ийм боломжтой болж байгаа гэж ойлгож байна. Насныханд ер нь мэдээж оюутнууд бол орж ирэх нь ойлгомжтой байх. За бусад бүх насны хүмүүс орж ирэхээр ямар шалгуурыг үндэслэж бас ер нь орж ирэх үү? Яаж үйлчлүүлэх юм бэ? За тэгэхээр өмнө нь бол манайх бол 16 наснаас дээш насны хүмүүст үйлчлэгээ үзүүлдэг ийм номын сан байлаа. За энэ номын санд бол 16-аас доош насны буюу дөнгөж хөлд орж байгаа, хилд орж байгаа хүүхдүүд ч гэсэн ирэх боломжтой л доо. За тэр хүмүүс маань номын санд ирээд үйлчлэгээ авах юм бол эцэг их асран хамгаалагчийн хамт ирээд бүртгүүлж болно. За мөн дээрээс нь манай номын сан дээр бол цахим номын сангийн систем бол нэвтэрж байгаа. Тэр уншигч нар маань өөрсдөө хаана байгаа газраасаа цахим системд нь өөрсдөө бүртгүүлэх юм бол манай номын сангийн уншигч болоод ингээд ямар ч газар утсан цахим байна уу, танхимаар байна уу те үйлчлэг авах боломж нь бол бүрэн нэгдэж байна гэсэн. Та бид хоёрын байгаа яг энэ танхим жишээлбэл яг ямар танхим бэ? Энэ танхим нь бусад танхимаас юугаар юм ялгаатай байгаад байна вэ? За тэгэхээр бид хоёр бол энэ Монгол Улсын үндэсний номын сангийн цахим уншлагын танхим гэдэг энэ танхимд сууж байна. Тэгэхээр үндсэндээ бол яг Монголын номын сангууд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд цахим номын сан гэдэг зүйлийг хийхин тулд нэлээд олон тийм ажлуудыг хийж ирсний илэрлэл нь энэ байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол маш олон програм хангамжуудыг судалж, ашиглаж ирсэн. За тэгээ өнөөдрийн энэ танхимд бол бид бүхэн энэ номын сангуудын нэгдсэн систем гэдэг юмыг нээх гэж байгаа юм. За нэгдсэн систем гэдэг зүйлд маань юу орж ийн гэхээр яг номын санд ашигладаг ийм програм хангамж бол орж ийн гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр энэхүү систем ашиглалтанд орсноор 21 аймаг бол нэг програм хангамжаар үйлчлэгээ үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр номын сан гэдэг маань өөрөө ганцхан ном өгж авахаас гадна дотор нь маш олон үйл ажиллагаа явагдаж байдаг. Тэр үйл ажиллагаануудыг зохицоор нь хийдэг ийм програм хангамж бол нэвтэрж ийн гэсэн үг. За түүнийг дагаад номын сангийн тэр ном зүйн мэдээллийг олон улсын стандартын дагуу солилцох юм боломжинд бүрдэж байгаа юм. Энийгээр бол маш онцлог. За мөн энэ танхимд маань ингээд уншигч нарт зориулсан суурин компьютерууд, за мөн зөөврийн ном унших хэрэгсэл, iPad-ууд, Kindle-ууд, за VR төхөөрөмжүүд бол энд хадгалагдаж байгаа гэсэн үг. За энэ танхим бас ашиглалтанд орсноор өнөөдөр нэгдэж байгаа бас нэг гол онцлогтой зүйл нь бол Монголын маань номын сангууд 1988 оноос хойш нэгдсэн каталог буюу ном мэдээллийг маш түргэн хугацаанд ийм олдог ийм аргыг бол эрэлхийлсээр ирсэн л дээ. Тэгэхээр тэрний маань нэг бодит биелэл болж номын сангийн нэгдсэн хайлтын систем гэдэг юм бас нээгдэж байгаа гэсэн үг. За мөн дээрээс нь та уншигч нартаа ингээд сонирхуулахад бол энэ eLibsys гэсэн ийм аппликейшн бол ингээд өнөөдрөөс ашиглалтанд ороод Google, за Android утас, за iOS үйлдлийн гар утсанд татгахаар ингээд байршсан байж байгаа. Энийг та бүхэн татаж аваад бүртгэлээ үүсгэх ийм боломжтой гэсэн үг. За ингээд бүртгэлээ үүсгэхэд бол энэ дээр бол тухайн уншигчийн маань мэдээлэл яг хур систем, дан системээс бол татагдаад албан ёсоор ингэж баталгаажиж явах ийм боломжтой гэсэн. Тэгэхээр энэ бол ингээд энд бүртгүүлснээр аль ч номын сангаас ингээд үйлчлэг авах юм боломжтой болж байгаа гэсэн. Ер нь бусад номын сангуудаар ороод үйлчлүүлэхээр те бас ер нь их сэрүүн байдаг штэ. Энд орчны хувьд ер нь арай өөрөө ер нь тэгэхээр ер нь бол манай номын сан бол яг олон улсын стандартын дагуу бол манай мэргэжилтүүд маш олон жилийн хугацаанд бол судалж ийж энэ барилга бол баригдсан байж байгаа. За агаар жуултын системээс өсвөлээд тэгээд сан хөмөрг гэхэд жишээлх юм бол чигшил дулаан нь бол ямар байх хэвээр тэрний дагуу бол хийгдсэн ийм номын сан гэж ойлгож байна.
Үйлчлүүлэгчний хувьд ер нь цагийн хуваар бас их сонирхолтой байж магадгүй. Ер нь бас хэдээс хэдэн цагийн хооронд бас амрах өдрүүд нь ямар хувь байна? Ямар цагийн хуваартай бид ажиллах вэ? Үйл зунны. За тэгэхээр ямар ч байсан шинэ номын сан маань бол одоо ингээд үйлчлэгээ бол өнөөдрөөс эхэлж байна. За төв номын сан маань ч гэсэн үйлчлэгээ бол давхар явж байгаа. За явцдаа бол одоо бид бүхэн үйлчлэгээ илүү нээлттэй, илүү бас олон цагаар ажилладаг ийм болох зорилтыг бол тавиад ажиллаж байна. Энэ салбар одоо яг үндсэн салбар гэж явах уу? Эсвэл яг одоо урд байгаа үндэсний номын сангийн бас нэг салбар нь гэж. Тэгэхээр үндсэндээ бол энэ номын сангаа бол одоо бид бүхэн шинэ салбар номын сан гэж байна. Тэгэхээр Монгол улсын үндэсний номын сан бол одоо түүхт нэг 103 жилийнхаа хугацаанд бол 2 дахь салбараа бол нээж байгаа гэсэн үг. За 2000-ад оны ихэнх үед бол одоо хүүхдийн номын сан гэдэг ийм салбарыг одоо өөрөөсөө гаргаж ирсэн нь бол одоо Монгол улсын хүүхдийн номын сан гэдэг нэртэй бол явж байна. За энэ номын сан маань одоо ингээ 2 дахь салбар нь бол явж байна. Энийг бид бүхэн салбар гэдэг байдлаар бол ярьж нэрлэж байгаа. За тэгэхээр бид бүхний бас нэг хийж байгаа энэ танхимд байгаа нэг онцлог зүйл бол нэг 3D голограмм зураг байж байгаа. Тэгэхээр номын сангийнхаа хуучин барилгын зураг, за шинэ барилгын зураг одоо уншигч нарт технологийн шин шийдлийн дагуу бас ингэж харуулж үзүүлж байгаа бас онцлог юм аа. За бидний мэдээ. За баярлалаа. За үзэгчдээ өнөөдөр ийхүү Монголын үндэсний одоо номын сангийн шинэ салбар одоо нэгдэж нээлттэй хийж байгаа. За мэдээж 10 гаруй жил одоо барилгын бүтээн байгуулалтын ажил гацсан ч гэсэн өнөөдөр ийхүү нээлттэй эхлэе. За энэ одоо номын санд бол бүх насны хүмүүс үйлчлүүлэх боломжтой гэдгийг бас албаны хүмүүс тодтогон хэлж байна. За өнөөдрийн зочноор үндэсний номын сангийн арга зүйч Төвшин Тогтох оролцлоо.